үйл ажиллагааг дэмжин Монгол компаниудаа одоо чанар шансаатай болгоно гэсэн ийм зүйлийг ярьсан. Гэтэл энэ оюун эрдэнэ ерөнхий сайдын доор ажиллаж байгаа энэ агентлагийн дарга нар төрийн худалдаа хойшооны газар энэ хүмүүс нь энэ одоо засгийн газрынхаа бодлогыг сөрөөд дандаа хятад компаниудыг шалгаруулдаг, хятад компаниудыг дэмждэг, хятад одоо хөрөнгө оруулдаг ийм л болж байна. Энэ чинь гол нь Монгол улсын төсвийн хөрөнгөөр одоо бидний татвар төлөгч бидний мөнгөөр төсөв бий болоод тэр төсөөр нь харагдаж байгаа ийм зам. Гэтэл бидний хөрөнгөөр бий болсон тэр хөрөнгийг хятадын компаниуд өгөөд энэ хөрөнгө оруулалт нь хятадын эдийн засгийг дэмжиж байгаа тэрбум гаруй хүнтэй хятадын эдийн засгийг дэмжиж байгаа ийм бодлого болоод байна. Ялангуяа авто замын салбар дээр. Ийм учраас бид эсэргүүцээд юу яаж байгаа. Сая бол энэ дөрвөн багц дээр тэр Монгол компани ядаж нэгч болтгой Монгол компани шалгарсан бол бид нар ингэж хоносороод ингэ явахгүй. Бүх Монгол компаниуд орсон бүх Монгол компаниуд ямар нэгэн шалтгаанаар хасч өгчөөд дараа нь хятад компаниудаа оруулаад эндээ шалгаруулдаг. Бидний хардлагт бол эндээс үүсч. Ядаж нэг компани шалгарав. Тэгээд манай компани Peak Development гэдэг компаниг би төлөвлөж ярьж байгаа. Peak Development компани хамгийн бага үнэ санагдсан. 50 тэрбум, 1 тэрбум одоо манай дараагийн компани гэдэг Daashin гэдэг шалгасан гэдэг компани маань жоохон дэвшүүлж. Daashin гэдэг компани 51 тэрбум хамгийн доотлол 600 хэдэн саяар юу гэсэн. Үнийн санал өгсөн. Гэтэл манай компани болохоор 50 тэрбум өгч. 1 тэрбум гаруй төгрөгөөр доош үнийн санал өгж яхад хятад компаниг нэгдүгээр шалгаруулсан. Хоёрдугаарт манай компани энэ дээр бол тэр 50 тэрбумаар өгж байгаа нь болохоор зөвхөн ажилтай байлгахын тулд тэдний нийгмийн даатгалыг төлөхийн тулд ийм 50 тэрбум болгож орж байгаа юм. Тэгээс эндээс ашиг гараад энэ компаниудаа хөл дээр зогсдог юм уу тийм баяжаад явах тийм ойлголт байхгүй. Энэ хөрөнгө оруулалт нь ерөөсөө зөвхөн тэр зам дээр зориулагдаад дуусах зөвхөн ажилчдаа нийгмийн даатгалыг төлөвлөх. Дээрээс нь Монгол гэр бүлийг дэмжих. Энэ чинь 500 гаруй хүн гэдэг маань цааталт нь өчнөө гэр бүл тижээгдэн. Цааталт нь бараг 2000 гаруй хүний амьдрал ахуй шийдэгч ийм асуудал. Учираас бид нэг одоо ингэж хэвлэлийн багруу зарлаад хэвлэлийн багруулаа хийж байгаамаа. Тэгэхээр та нар минь хэвлэлийн та нар минь энэ дээр бас дэмжиж өгөөч. Та нарыг дөрөв дэх засаглал гэж ярьдаг. Тийм учраас энийг одоо тэр засгийн газрын тэргуунд нь шадар сайдд нь хүртэл одоо мэдээлэл өгөөч. Бас та нарын дэмжлэг энэ дээр бас чухал шүү гэж ингэж хэлмээр байна. За та бүхэн баярлалаа. Одоо энэ дээр харагдаж байгаа. За тааш. 1 сарын 27-нд энэ тендер нээгдсэн. Зарсалтай. Тэгээд сарын хугацаанд гардаг шүү дээ тендер чинь. Тэгээд 2 сарын 27-нд нээгдсэн тендер удаадараа тодорхойгүй хугацаагаар хойш төлөж хойш 4 сарын 11-нд энэ тендер нээгдсэн баггүй юу. Тэгээд бидний одоо хардах шалтгаан нь бол энэ хооронд болохоор ямар тодорхойгүй хугацаагаар тодруулга авах гэсэн үгсээр энэ тендерийг хойш тусаар 4 сар энэ тендер гээд энэ компаниудыг бүгдэнд нь оруулах. Ер нь бол бид нар тэгж хардаад байгаа байхгүй юу? Тэр хардах шалтгаан нь одоо түрүүний хийсэн энэ асуудал байхгүй юу? Системд одоо энэ тендерийг одоо эхний төлбөр 2 сарын 27-нд нээх ёстой байдал 3 сарын 23-нд энэ шалгарсан компани энэ системд бүртгүүлсэн байгаа байхгүй юу? Тэр энэ бол яалтчгүй одоо хардах нэг шалтгаан болоод байгаа байхгүй юу? Тэгээ дээрэс нь нэмээд энэ багцууд дээр үнийн саналаараа бага өгсөн Монгол компаниуд байна. Тэгж яхад нэг ч Монгол компани шалгараагүй. Бүх багцуудад зөвхөн хятадын компани шалгарсан байна. Тэр энэ үнэлгээний хорооны нэг юм бас нэг эргэлзээтэй юм байна. Монгол компани бол бүх одоо тусгай зөвшөөрөл компанийхаа бүх юмыг тэр чинь компанийхаа регистрийн дугаараар бүгднийг шилэн болсон шүү дээ. Одоо ийм Монголын нийгмийн нийгмийн давтараа төлж байна. Энэ компани машин механизм байна. Бүгд бид чинь нээлттэй байгаа. Тэгэхээр хятад компани бол зүгээр нэг одоо хаасан дээр нь орчуулгын төвчөн дээр бэлдсэн тийм юм дээр нэг консулын газраар нэг тамга дараалсан. Тэрийн үндсээр төрийн хурдтай авах ажиллагааны газар дүгнжиж байгаа байхгүй юу? Нийтдээ 4 багцтай 4 багцтай 4 хятад компани. 4 багц дээр нь 3 компани шалгасан. Нэгдүгээр багцтай 3 компани болсон. Тэр нь яг нөгөө 3 багцтай давхарцтай учраас тэрэндээ бол өгөөгүй байна. Энэ компаниудыг ийм юм үнэлэлээр ингэж хандуулсан. Манай компани ийм юм үнэлэлээр хандсан гэдэг ийм хариу тайлбарыг өгч юм бол хавтаа хавтаа авахны ямар тайлбар өгч байгаа юм. Яг энэ дээр бол яг хуулийн зүйл залтуудыг бичсэн байгаа. Тэгээд бид бол доктор хуулийнхаа хүрээндээ тус бүрдээ компани тус бүрээ одоо сангийн яамдаа хүсэлтээ өгсөн байгаа. Шалгуулах хүсэлтээ хуулийнхаа дагуу. Тэгээд түүнээсээ гадна одоо
олон нийтэд мэдээлэхийн тулд хэвлэлийн урал ингэж зарлаж байгаа байхгүй. Хуулийн дагуу бол шалгагдах газараа дахиад шалгалтаа явуулж байгаа. Хятад компани одоо шалгаруулсан гол зарчим нь болохоор зүгээр л орчуулгын товчон дээр тэр одоо хятад нөгөө тэр материалуудад тэрийг орчуулгын товчоноор товчлуулсан. Тэрийг нь одоо бүх хотын консул юм уу, 91 консул юм, аль нэг консул төр очиод зүгээр хамга даргасан. Энэ компани материал нь одоо тийм үнэн байна гэсэн ч юм уу. Тийм консулын нэг хамгатаа тэрийг төрийн худалдаа авах ерөөсөө үндэслэл энэ компани юмнуудыг шалгаруулж байгаа. Бид эдийг бодохоор бандаж бүх юм ухал түнхэл бүгднийг үзчихэнгүүтээ асаач байгаа. Энэ шодрог ус хайцууд төвчөд байгаа. Тэр нь бид нар илгүүлээд байгаа. Бид нар Ямар ч боломжгүй. Монголд ерөөсөө Одоо энэ систем дээр бүртгэгдснээр бол энэ компаниуд ерөөсөө анхныхаа тендерт энд орсон байгаа байхгүй юу? Манай Монголын тендерт. Өмнө ямар ч тендерт орж байгаагүй. бид нар өнгөрсөн Ер нь хандж байна. Хард хэрхийг өрөөнд л хардж байна. тодоргаар хөндлөөний ороо энийг дахиж үнэлээд бид Нийт 6 5 орсон. хав байгаа. Тэгээд хүншлэлээр гэхээр 7 компани болж байгаа. Одоо бидний зүгээр одоо төлөвснөр бол энэ дэр чинь тухайн яг одоо энэ төсөлтөр бол 500 гаруй Монгол ажилчдыг ажлын байраар хангана гэсэн тооцоололтой байгаа байхгүй юу? Тэгэхээр тэдний арга ир бүлэхээр одоо 2-3 гэхээр 1500-аас 2000 хүний ирэх ашиг ерөөхдөө яригдчихэж байгаа. Хэрвээ одоо энийг одоо ингээд авч хилцээд одоо дараа дараагийн алхам одоо хуулийн хүрээнд энэ дахин үнэлдэггүй ч юм уу тийм болсон тохиолдолд бид нар бол яг хуу бүр шаардлагатай бол одоо талбай дээр жигсэн гэсэн саналтай баг. Ер нь бол одоо төсөлтөд бид нар ажил байхгүй юм чи яах вэ? Одоо талбай дээр жигсэн ажилгүй хүмүүс сууж байгаа хүмүүстээ гэртээ сууж байхаар талбай дээр жигсэн энийг үхэлээ гэж байна. Тэгээд дахиад орохоор одоо эдгээр тендерийн шаардлагыг өндөрсгөх гэдэг. Монгол компаниг тэнцэхгүй болтол тендерийн шаардлагыг өндөрсгөж жагаад ахаад зарладаг. Бас юм асуудал. Тэгэхээр техникийн шаардлагыг одоо би Picom Development компани төлөөлөл Бацагт гэдэг. Жинчин грант компани захирлын хөтлөг Бацагт Pic Development компани Бацагт Pic Development Жинчин грант компани захирлын хөтлөг Zibib компани захирал Эрдэнэтбатар. Одоо тендерийн шалгаруулах процесс явуулж байгаа байхгүй юу? Одоо энэ 2 сарын гомдлын дагуу 27-нд нээсэн бол үлдээд ажил эхэлсэн явж байгаа хэрэгтэй байхгүй төсвүүгээр. Тэгээ дараагийн нэг асуудал байгаа байхгүй юу? Одоо ингээд Монголд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийг дандаа хялсууд хийж байна. Энэ бол ерөнхийдөө явж хоёр дахь дархны зам болох магадлал айгүй өндөр болчиход байна шүү. Тэгэхээр та бүхэн энэ дээр анхаарлаа хандуулаарай.